Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, Час өдөр подкастынхаа шинэ дугаартаа тавтай морил. За өнөөдрийн дугаараар та бүхний сонсох дуртай, богинохон, деталь багтай 4 өөр хэрэг ярихаар бэлтсэн байгаа. Та бүхэн дугаартаа орохоос өмнө subscribe тавьчаа дарж сувагтаа нэгдээрэй. За эхний хэрэг бол Нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцоор хэрэглээг нь хориглосон эмийн жагсаалтанд багтсан фентанил гэх нэртэй тариатай холбоотой хэрэг байгаа. 2017 оны 8 дугаар сард аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтан албан тушаалыг нь бол яг сайн мэдэж чадсангүй, магадгүй нярвч юм уу ийм тариа тавьж өгдөг хангамжтай холбоотой ажилтан байсан. Энэ ажилтан бол ажлаа нэгтэлж шалгаад байж байтал өмнөх жилүүдээс эрс ялгаатай мансууруулах, сэтгцэд нөлөөлөх фентанил гэх тариа маш их хэрэглэгдсэн байсан. Тэгээд мэдээгүйжүүлэлтийн их эмчтэй уулзаад танаа дасагт сүүлийн үед энэ тарилгыг ихээр хэрэглээд байгаа мүү гэд асуусан чинь сэхээ амьдруулах дасагт сүүлийн үед хүнд өвчтэй хүмүүс нэлээд их хэвтэж эмчлүүлж байгаа учраас ийм тарианы хэрэглээ их байгаамаа гэж хэлсэн. Тэгээ фентанил тарилгын бүртгэлийг аваад шалгасан чинь нэг өвчтөнд бүр 8 ампулыг хийсэн буюу зарлагдсан гэд өвчний түүх, мэдээгүйжүүлэлтийн хяналтын хуудас гэх мэт анхан шатны баримт бичгийг бол хавсрахчихсан байсан. Тэгэхээр нэг өвчтөнд 8 ампул хэрэгжилж байгаа юм чинь энэ тасагт бол фентанилийн хэрэгцээ их байгаа юм байна, үнэн юм байна гэж бодсон юм байна. Ингээд энэ ажилтан бол 2017 оны 9-р сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан байгаа. Амралтаа авах үед нөгөө фентанил тариа чинь ямар ч үлдэгдэлгүй болчихсон байхаар нь 100 ампул тарилга захиалаад тэгээд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд энэ ажилтан маань 1 сар гаруй хугацаанд амраад 11-р сарын 9-ний өдөр ажилдаа ороод тэгээд дараа 7 хоногийнх нь даваа гаргаас эхлээд мансууруулах, сэтгцэд нөлөөлөх юм тариануудын орлого, зарлагын бүртгэлийг эмнэлгийн хэмжээнд шалгаад үзэхэд тэр дундаас яаралтай тусламжийн тасгийн бүртгэлд фентанил тарилгыг өвчтний нэр, онш, эмчийн гарын үсэг гэх мэт ямар ч зөвшөөрөл байхгүй зөвхөн А гэх сувилагч өөрийн гарын үсгээ зураад хэд хэдэн удаа зарлага гаргачихсан байсан. Мөн сарын өмнө захиалж авсан 100 ампул нь дуусаад тэгээд амралттай байх хугацаанд нь дахин 300 ампулыг захиалж авсан байсан. Ингээд нийт 400 ампулаас ердөө 10 ампулын үлдэгдэл байна гэсэн юм бүртгэл байсан. Ингээд маргааш нь сувилагч Ааг дуудаж авчираад үлдсэн 10 ампулаа аваад ирээ гэдгсэн чинь 10 ширхэг нь бол бүр огт байгаагүй. 2 ширхэгийг нь бол алдаад хагалчихсан. Үлдсэн 8 ширхэгийг нь миний толгоо өвдөд өөртөө хэрэгэлчихсэн юм а гэж хэлсэн юм байна. Тиймээс энэ А гэх хүнийг цаашаа байгууллагын даргадаа хилж мэдгдсэн бөгөөд эмнэлгийн дотоод хяналт шалгалтын баг наривчлаж шалгаж үзэхэд фентанил тариа бүр нийтдээ 297 ампул дутчихсан байсан бөгөөд А сувилагч хувьдаа завшсан гэдэг нь батлагдсан. Миний хувьд эхлээд энэ хэргийг уншиж агаад завшаад цаашаага дамлаад зарсан байна да гэж бодож байсан чинь миний бодол бол тис өөрөөр иргсэн. Ингээд нэгэн гэрчийн мэдүүлгийг уншиж өгье. Гэрч мэдүүлэгтээ дурдахдаа нэг өдөр би жижүүртэй байхад эмнэлэг дотор Атай таарлцсан чинь миний толгоо өвдөд байна. Та надад фентанил тариад өгөөч гэж хэлэхээр нь би түүнийг юу яриад байгаа юм бэ гэж загинчхаад явсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сар шиг санагдаж байна. Би холын дуудлаганд явчаад ирсэн чинь надад би өвдөлтөө намдаах гэд фентанил тариаг хэрэглэчихсэн юм а. Та саяны явсан дуудлагынхаа өвчтний нэр дээр зарлага гэд бичээд өгөөч гэд гуугаад ахаар нь би 2 ширхэг фентанилийг зарлага бичиж гарын үсгээ зураад өчгсөн юм а. Тэр явдлаас удаагүй манай эмнэлэгт фентанил дутсан асуудал гарч эмнэлгийн бүртгэлийг шалгахад миний гарын үсгээ зурж Аад өгсөн 2 тарианы доор нь дахиад А өөрөө фентанил тарилгыг өөртөө гарын үсэг зураад зарлагдчихсан байсан. Нэг ийм мэдүүлэг байсан. Бүгдээрээ үргэлжлүүлээд сувилагч Агийн өөрийнх нь өгсөн мэдүүлэгтэй танилцъя. А болохоор аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт 2013 оноос яаралтай түргэн тусламжийн тасгуудад ээлжийн сувилагчаар ажиллаж агаад 2014 оны сүүлээс мөн мис засал төрөх тасгуудад мэдээгүйжүүлэлтийн сувилагчаар хавсраад 2 хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байсан юм байна. Тэгээ 2015 оны 9-р сард бол хүнд зодуулаад тэгээд биедээ
хүнд гэмтэл авсан. Гэмтлийн эмнэлэг улсын төв 1-р эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэж хэлсэн. За ингээд хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэх хугацаанд толгоонд авсан гэмтлийн өвдөлтөө бууруулахын тулд фентанил тарилгыг эмчийн үзлэг заалтын дагуу удаа өөртөө хийлгэж байсан юм байна. Ингээд аавал хэлэхдээ ачааллыхтэй ажлаас олж толгоо маш ихээр өвддөг байсан. Толгооныхоо өвчнийг намдаах гэж фентанилыг өөртөө би соруулж хийдэг байсан. Фентанил тарилгын орлого ирэхээр нь дэвтэр дээрээ 3-5 тарилга багасгаж орлого авдаг байсан гэж хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол 10 ширхэг тарилга ирэнгүүт нь 5 ширхэг ирсэн гэдэг ч юм уу, эсвэл 7 ширхэг ирсэн гэж бичээд 3-5 ширхгийг нь өөртөө хэрэгжилчихдэг байсан юм байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр сувилагч аавал фентанилыг хэтрүүлэн хэрэглэх нэг ёсны донтолттой болсон байгаа нь тогтоогдсон байна. Мөн тэрээр сэтгэл зүйн тогтворгүй байдалтай, сэтгэл санаагаар унсан, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах чадвар нь буурсан гэх мэт шинж тэмдгүүд бол илэрсэн. Анхаарал төвлөрөл нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ой тогтоолт нь буусан байх талтай. Мөн сэтгэл зүйн эмгэгээс шалтгаалаад хүний анхаарал татахын тулд өвчрөхөх буюу өөрийгөө өвдсөн мэт юм мэдрэх хандлагатай байна гэж шүүхийн шийдвэр дээр дурдсан байна. Ингээд шүүхээс түүнийг мэрэгжлээрээ буюу сувилагчаараа ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж 5401-тэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгсэн байна. За фентанил тарианы тухай бол мэдгүй хүн гэж бараг байхгүй байх гэж бодож гин. Гэхдээ мэдгүй хүмүүс байвал тэр хүмүүстэй зориулаад багахан тайлбар хийхэд фентанил нь болохоор эмнэлгийн өвдөлт намдаах, мэдээ алдуулалтанд ашигладаг маш хүчтэй синтетик буюу лабораторийн нөхцөлд гаргаж авсан опиоид гэж явдаг. Хүмүүсийн сайн мэдхээр морфинтай бол төстэй боловч морфин 100 дахин, за героиноос бол бүр 50 дахин хүчтэй мансууруулад өвчин намдаадаг байгаа. Ихэвчлэн хорт хавдрын сүүлийн шатанд байгаа хүмүүст эсвэл ерөнхий унтуулганд маш бага тунгаар ашигладаг гэж ойлгосон. Хэрвээ тун хэтрүүлж хэрэглэх юм бол шууд маш хурдан үхэлд хүргэх аюултай төрлийн ийм өвчин намдаагч учраас эмийн сангаар бол олгодоггүй, зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтанд ор хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд фентанилийн агуулмжтай өвчин намдаах юмуд бол урд хөршөд хууль бусаар хийгдэж байгаа. Тэгээд энээс бол шалтгаалаад Америкт бол залуучууд хүүхдүүдийг үхэлд хүргээд байгаа. Бараг дайн болж байгаа юм шиг ийм олон тооны хүүхдүүд энэ эмнээс болж тун хэтрүүлж нас барсан гэж би уншсан. Харин Монголд бол яг фентанилаас болж нас барсан ч юм уу overdose болсон ч юм уу ийм тохиолдол яг ямар байгааг бол тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэр бүхий хид хідэн өвчин намдаах өдөрт нэг ширхгийг амаар уух ёстой эмийг бүр 10-20 нь суцаар тарьж хэрэглээд нас барсан 8 тохиолдол сүүлийн 4 жилийн дотор бүртгэгдсэн байсан. Мөн энэ мэт өвчин намдаах мансууруулах байцыг суцаар тарьж хэрэглэхдээ суцсныхаа гадуур нь тарих, эсвэл суц нь бөглөрөөд тэгээд гар болон хөлөө тайруулах тохиолдол бол ихссэн байна. Фентанил бол угаасаа дээр дурдсанчлан Монгол улсын мансууруулах эмийн жагсаалтанд багтсан. Зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтанд ор хэрэглэдэг. Дуртай нь аптек ороод авч болохгүй тариа учраас би нэрийн дурдаад ярьлаа. За өөр төрлийн бас өсвөр насныхны хэрэглээд байгаа энгийн эмийн жагсаалтанд байдаг өвчин намдаагчтай холбоотой бол хид хідэн хэрэг уншсан. Уул нь бол сэрэмжлүүлэх байдлаар дугаар бэлдээд оруулмаар байгаа боловч хүмүүсийн хэрэглэх сэдлийг нь нас төрүүлчих үедээ гэж бодоод айгаад түр хоошин тавьчихсан байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдийнхаа гар хөлийнх нь суцнуудыг нь бас нэг ажиглаад үзэхэд бол илүү төгхгүй санагдсан. Өмнө нь харт амиг мансууруулах бодистой холбоотой хэрэгт ихэвчлэн залуус холбогддог. Тэгээд тэр дундаа олны танил, за санхүүгийн хувьд эрх чөлөөтэй хүмүүс хэрэгэлдэг гэсэн нэг юм хэвшмэл ойлголт манай Монголд байсан бол өөрчлөгдөд хэрэгэлдэг бодис нь хэрэглэх болсон тэр суур шалтгаан хүртэл өөр дэшигээ эргэж байгааг та бүхэн ойлгосон байхаа. Яг дээр дурдсан хэрэгтэй төстэй бас нэгэн хэрэг бол байсан. Улаанбаатар хотын нэгэн хувийн эмнэлгийн сувилагч эмэгтэй нойр булчирхаан өвдөлтөө намдаах зорилгоор фентанил болон морфиныг ажлаасаа хууль бусаар авч тогтмол хэрэгэлдэг байсан нэглэржсэн. Мөн 2011 онд улсын томоохон эмнэлгийн эмч сувилагч нар фентанилыг бол ажлаасаа хууль бусаар аваад тэгээд цааш нь мансуурагч нарт гаргаж дамлаж зардаг хэрэг бол бас гарч байсан байна.
2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мод нүүрс зардаг иргэн өдрийн орлогон дундаас хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг олсон. Тэгээ хүүгээс энэ мөнгийг хэн өгсөн талаар асуусан чинь тухайн өдөр маш цөөхөн хүн 20,000-ын дэвсгэртээр мод нүүрс худалдаж авсан болохыг хэлдэг. Тэгээд тэдний дотроос нэг залуу такси барьж ирээд тэгээд нэг шуудаа мод, нэг шуудаа нүүрс худалдаж аваад энэ хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэртийг өгөөд 14,000 төгрөг хариулт аваад явсан болохыг мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдсэн яг энэ мэдчлэн удалгүй 7 буудал, динжээ мянга, толгойд хаваар мод нүүрс зардаг цэгүүд болон хүнсний дэлгүүрүүдээс дарааллан маш олон 20,000 төгрөгийн хуурамч дэвсгэрт гарч ирсэн тухай мэдээллүүд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд энэ үед Сонгон архин дүүргийн 2 дугаар хороонд орших нэртэй дэлгүүрт оройн 22 цагийн үед гаднаас үл таних 20-с 25 орчим насны залуу орж ирсэн. Тэр залуу 2 гонд нэг ундаа авъя гээд 20,000 төгрөг өгсөн бөгөөд тухайн 20,000 төгрөгийн дэвсгэртэн зүгээр л энгийнүүдээр харахад гараар барихад илт хуурамч мөнгө байсан. Тэгээ худалдагч нь залуугаас миний дөө энэ мөнгө чинь хуурамч мөнгө юм шүү гэсэн чинь нөгөө залуу шууд гараад зүхтаах гэж оролцсон. Дэлгүүрт эхнэр нөхөр хоёулаа хамт байсан учраас ёстой нэг хүний илүүгээр тэр залууг барьж аваад иргэний үүргээ биелүүлж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. За ингээд энэ залууг барьж саатуулаад одоо хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нь уншиж өгье. 2018 оны 1-р сарын дундуур би 3-4-р хорооллын BSB дэлгүүрээс HP брендийн өнгөт принтер аваад 21-р хорооллын автобусны буудлын арын 2 давхар зочид буудалд 2 цагийн хугацаагаар өрөө авч ороод 60 ширхэг бичгийн цаасан дээр Монгол улсын 20,000 төгрөгийг нийтдээ 55 ширхгийг хэвлсэн. 1 сая 100,000 төгрөг хуурамчаар үйлдсэн. Би их сургуульд сурж байхдаа компьютер принтерийн мэдлэгтэй болсон бөгөөд тэр мэдлэгээ ашиглаад хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэй гэж ботсон. Би хэвлсэн 55 ширхэг мөнгөн дэвсгэртээс 48 ширхгийг нь гүйлгээнд оруулсан. Нүүрс мод худалдаалдаг цэгүүд мөн хүнсний дэлгүүрүүдээс багахан хэмжээний худалдан авалт хийгээд хариулт мөнгийг нь авч өөрийн хэрэглээндээ ашигладаг байсан. Надад 7 ширхэг хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэрт үлдсэн байсан. Сонгон архин дүүргийн 2 дугаар хорооны орших нэртэй дэлгүүрт орж худалдаа хийж агаад дэлгүүрийн эзэнд баригдаад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллага дээр байж байхдаа гавлсан гаваа хүчээр тайлаад зүхтаагаад гэртээ очиод хуурамч 7 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэртээ шатаасан. Сонгон архин дүүргийн 1-р хороо толгоотод байх шөнийн дэлгүүртээ ойролцоо гудамжинд явж агаад принтерээ тэр хавьд хаясан гэсэн ийм мэдүүлэг өгсөн байдаг. За энэ хүн бол Монгол улсын иргэн 1994 онд төрсөн хэрэг үйлдэх үедээ 24 настай бүрэн дүнд боловсралтай мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй одоо ээж аавтайгаа дүүтэйгээ амьдардаг ийм залуу байсан. Урд нь 2010 онд яр шийтгэл хүлээжсэн. Энэ ямар хэрэгээр яр шийтгэл хүлээсэн бэ гэхээр бидний нөгөө ичнээ таньдаг болсон 34-р дугаар дээр дэлгэрүүлж ярьжсэн те 2002 оны эрүүгийн хуулийн 145-ын 2 буюу одоо хулгайн хэрэгээр 2 жилийн ял оногдуулсан байсан. Гэхдээ тухайн үед бол насанд хүрээгүй байсан болохоор шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг нь 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Дараа нь Баянгол, Хан уул, Сонгон архин дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс 2016 онд дахин хулгайн хэрэгээр 1 жил 4 сарын хугацаагаар хоригдох ялаар шийтгэгдэж 2 сар 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ийм гэмт хэргийн түүхтэй хүн байна. Түүнд бол Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, за хуурамчаар үйлдсэнийг нь мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гин буруутад тооцоод 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад ял идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Эрүүгийн хуулийн 18-7 мөнгөн тэмдэгт үнэт цаас төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж хэсэг байдаг. Тэгээ хуулийн заалтыг нь бол та бүхэнд одоо харуулж байна. За энэ гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн бэ? Бүлгэрээ юу, ганцаараа юу? За хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үү гэдгээсээ хамаарат хамгийн багадаа 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөгөөр, за дээшлээд 120 сая төгрөгөөс 400 сая төгрөгөөр торгох ялыг оногдуулдаг. За нэг бол 1-ээс 12 жил хорих ялаар шийдэгдэх юм байна. Монгол улсын мөнгөн дэвсгэртийг
улсын их хурлаар баталсан хэв загварын дагуу Монгол банк хэвлээд гүйлгээнд оруулдаг 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь хэмжээний хувьд 150-ыг харьцан 72 мм-ийн хэмжээтэй хамгаалтын элементийн хувьд 4 түвшний хамгаалттай байдгийн байна. За хамгийн нэгдүгээрт нь бол энгийнүүдээр шууд харахад төвөггүй таних боломжтой, мөн хурууны өндгөөр мэдрэгдэх боломжтой байдаг. 3 хэмжээст хөдөлгөөнд гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгөнд хувирдаг элементтэй, мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг гэх мэт хэсгүүд байдгийн байна. Харин 2 дугаар түвшний хамгаалтын элемент нь тусгай багаж төхөөрөмжөөр буюу хит ягаан туяаны гэрэл болон томруулдаг шилээр харж таних боломжтой байдаг. 3 дугаарт болохоор мөнгө тоолдог машинд зориулагдсан соронзон чанартай хамгаалттай байдаг. Хамгийн сүүлийн хамгийн өндөр нууцлал нь буюу 4 дугаар түвшний хамгаалалт нь зөвхөн Төв банк мэдэх нууцлал байдгийн байна. Энэ хэргийн хувьд илэрсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртүүд нь Чингисийн зураг бүхий усан хийн байхгүй, MB гэсэн бичиглэл байхгүй, гарын өндгөнд мэдрэгдэх үз товгор хээний хэвлэлт байхгүй. Мөнгөн дэвсгэртийн баруун доод буланд нь 4 Мортон баатрын дүрс байгаагүй. За цагдаагийн байгууллагад 2024 оны 11-р сарын байдлаар гэхэд хуурамч мөнгөн дэвсгэрттэй холбоотой 141 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байсан. Сонсогч та бүхэн маань бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ дээр дурдгдсан энгийн нууцлалуудыг сайн анхаарч байгаарай гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ хэргийг оруулсан байгаа. Хуурамч мөнгөн дэвсгэртийг ихэвчлэн бусад мөнгөн тэмдэгтүүдтэй хольж банкнд гүйлгээнд оруулдаг. Мөн энэ хэрэг дээр дурдсанчлан худалдаа үйлчилгээ авах, нэг бол шөнийн цагаар такси үйлчилгээнд төлөх гих мэтчлэн ашигладаг юм байна. Бас хуурамч мөнгөө жинхэнэ юм шиг харагдуулахын тулд албаар үрж, базаж, хэр тогтоож хуучруулдаг гэсэн. 2018 оны 11-р сарын 7-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилтэст бага насны хүүхэд нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу яаралтай хэргийн газарт очиход 10 настай сурагчгүй Чингэлтэй дүүрэгт байх өөрийн гэрийн буюу 5 давхрын цонхноос унаж амиа алдсан байх бөгөөд хүүгийн биет уушиг зүрхэнд нь цус харвалт хид хідэн ясны хугаралтай байсан. За гимтлүүдийг нь нарийн тодорхой дурдлаггүй яриад явчих гэж бодлоо. Угаасаа 10 настай хүүхдийн бие ямар хуу байх уу? 5 давхрын өндрөөс унахад ямар байх вэ гэдэг бол ойлгомжтой байх. Шинжээчийн дүгнэснээр амь хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтлүүд нь 5 давхрын өндрөөс унахад үүссэн байх боломжтой учраас өндрөөс уналт гэсэн онош тавьсан байна. За ингээд мэдээч 10 настай бага ангийн сурагч хүү юунаас болж өндрөөс унсан бэ? Хүүд сургуулийн орчинд эсвэл гэр бүлийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт хүчирхийлэл байсан уу? Тэр өөрөө амиа хорлсон уу? Хэн нэгэн түүнийг түлхсэн үү гэх зэрэг маш олон асуулт гарч ирсэн бөгөөд мөрдлөгийн явцад хүү сургуулийн орчинд биш гэр бүлийн асуудалтай байсан нь гэрч нарын мэдүүлгээр батлагддаг. Тэдгээр гэрч нарын мэдүүлгийг хүрэхээс өмнө хүүгийн ангийн багшийн мэдүүлгээс дурдъя. За хүү бас сүүлийн 2 хоног хичээлдээ ирээгүй учраас хүүг амиа алдсан өдөр аав руу залгаад танаа хүүхэд 2 өдөр хичээлдээ ирсэнгүй. Яагаад ирэхгүй байгаа юм бол гэд асуусан чинь аав нь бүр гайхаад манай хүүхэд хичээлдээ явж байгаа штэ гэсэн байгаа. Ингээд хүү хичээлдээ явна гэж гарсан мөртлөө хичээлээ тасалчихсан байсныг бүгд мэдэж авцгаасан. Цаашлаад хяналтын камерт үзлэг хийсний дараагаар хүүхдээ хамгийн сүүлд уулзсан тэдний хөрш айлын хүний хэлснээр уг байранд сүүлийн 10 орчим жил амьдарч байгаа бөгөөд хүүгийн гэрийнхнийг бол зүс танина. Тухайн өдөр 16-аас 17 цагийн үед гэгээ тасархаас өмнөхөн машинтайгаа байрны зогсоол дээр ирэхэд хүү сандал дээр ганцаараа сууж исэн. Тэгэхээр нь хөрш нь юу хийж байгаа гэртээ орохгүй яасан гэд асуусан чинь надад гэрийн түлхүүр байхгүй аав ээж хоёр ирээгүй байна гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ хөрш нь өөрөө болохоор хуваараа хүүхдийн живх зарддаг юм байна. Машиндаа очиж ирсэн живхнүүдээ гэрлүүгээ зөөж исэн чинь хүү хурж ирээд ахаа би зөөж өгье гэд 3 удаа живх зөөж өгч тусалсан. Цовоо сэргэлэн явж исэн байгаамаа. Хүүгийн аав бол мэдүүлэгтээ дурдахдаа тухайн өглөө багштай нь ярьсныхаа дараа хүү рүүгээ залгаад чи яагаад 2 өдөр хичээлээ тасалсан бэ? Багш чинь чамайг 2 өдөр хичээлээ тасалсан гэж байна гэсэн чинь хүү би хичээлдээ явсан штэ гэд гүрийсэн. Тэгэхээр нь багш чинь худлаа яриад байгаа мó? Чи худлаа яриад байгаа мó? Битээ маяглаад байгаарай. Хичээлдээ яв алан шүү гэж аав нь хэлсэн. Тэгээд яг юу болсон бэ гэхээр өглөө нөгөө аавынх нь хэлсэн алан шүү гэж хэлсэн үг нь хүүд хүн дээр тусаад тэгээд аавдаа зодуулахгүй алуулахгүй тулд өөрөө төрүүлж цонхоор үсэрч амиа хорлсон болох нь батлагдсан. Надад олдсон шүүхийн шийдвэр дээр дурдсанаар хүүгийн аав бол дэндүү хэрцгий хүн байсан гэдгийг илтгэх маш олон тооны гэрчийн мэдүүлгүүд байна. За эдгээр мэдүүлгүүдээс хит хитэн мэдүүлгийг дурдъя. Мөн хүүгийн аавыг аа гэд яриад явчих. Гэрч нэг ер нь хаяа архиуч
алгасан харагддаг. Гэхдээ бүр унаж тустлаа архиугаад байдаггүй юм шиг байна лээ. Сохтуу ирэхээрээ агсам тавиад байгаа бололтой чимээ шуугаан үүсгээд байдаг. Миний мэдэж байгаагаар өнгөрсөн жил сохтуу ирээд эхнэр нь хүүгээ дагуулад ээжиндээ очино гэд шүн дунд гараад явж байсан. Бас нэг удаа сохтуу өдрийн цагаар байрны гадаа хүүтэйгээ сууж байхдаа чи ээжтэй хайртай юм уу? Эсвэл аавтай хайртай юм уу гэд хүүгээ загнаад уйлуулад байж байсан. Хэрэг болохоос сар орчмын өмнө 10 дугаар сарын 18-нд сохтуугаар гараж дотор байсан машинаа унаж явах гээдсэн чинь хүүн цагдаад дуудлага өгөөд барьж явуулсан. Гэрч хоёр тухайн айлын хүмүүсийг харж байсан 2-3 жилийн өмнө архиугаад хаалгаа хүчтэй балбаж чимээ шуугаан гаргадаг байсан. Нэг удаа гэрийнхээ хаалгыг эвдээд сольж байсан. Гэрч 3 эхнэр нөхөр хоёр хаяа хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байгаа нь сонсогдоод байдаг. Хаяа нөхөр нь сохтуу ирэхээр эхнэр нь гэртээ оруулдаггүй юм шиг байна лээ. Нэг удаа хаалгаа цөм өшгөлсөн байсан. Гэрч 4 арх уух бүрдээ гэр бүлийнхэндээ агсам сохтуу тавьж гэр бүлийн гишүүдийгээ хайрлаж халамжлах ямар ч сэтгэхүй байхгүй. Зодож дарамталж л байвал болдог юм шиг харцдаг. Хүүгээ баг байхаас нь их дарамтанд өсгөж хатуу гараар хүмүүжүүлсэн арх ухаараа агсам сохтуу тавиад зодоод ахаар нь хүүн шүн дундж байсан хамаагүй гарч зүхтагаад эмээ дээрээ очиж хондог байсан. Хүүг нас барахын өмнөх 7 хоногийн хагасаа өдөр хүүгээ хичээлээ хийхгүй байна гэд хамраас нь цус гартал зодож байсан. Хүүгээ нялх байхад нь хөлнөөс нь бариад толгойг нь доош харуулад сэгсэрч байсан удаа олон байсан. Миний мэдэж байгаагаар бараг 2-3 удаа тэгж байсан. Харин хүүгийн ээж буюу хохирогч мэдүүлэхдээ дурдахдаа тухайн өглөө гэрээсээ гарсан нөхөр хүүхэд нь бол гэртээ үлдсэн. Хэсэг хугацааны дараа талигач хүү гэрийнхээ утаснаас даалгаад ээжээ англи хэлээр тавтахуу хүрдээ зээжлэх үү гэд цаваас хэрэглэн ярьж исэн. 11 цагийн үед нөхөр нь яриад хүү 2 хоног хичээлээ тасалсан байна. Сая ангийн багш нь ярьж байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нь яагаад таслаад байгаа юм бол доо хичээлд нь өөрөө л хүргэж өгч байхаас гэж яриад өнгөрсөн юм байна. Тэгээд ажлаа тараад гэрлүүгээ иржсэн чинь нөхөр нь залгаад яана хүүхэд байхгүй болсон байж штэ гэж хэлсэн. Тэгээд шууд гэрлүүгээ такси бариад ирэхэд цагдаа нар ирчихсэн. Хэргийн газрыг хамгаалтанд аваад тууз татчихсан. Хүүгийн цогцыг юмар бүтээчихсэн байсан гэж хэлсэн. Харин нөхрийнхөө зам байдлын тухай хэлэхдээ нөхөр нь ер нь бол өдөр болгон шахуу арх сохтууруулах ундаа хэрэгэлдэг. Тэгээ амиа алдсан хүү болохоор дээрээ 4 ах ихчтэй юм бэлээ. Тэгээ сохтуу ирэхээр нь гэр бүлэрээ бүгдээрээ бараг пир пар гээл гараад цухтаадаг. Мөн хүүгийн аав бол талигач хүүг үе үе зохиж авдаг. Тэгээд айлгаж сүрдүүлээд нэг болохоор өөрийгөө аална гэж сүрдүүлээд ерөөсөө зүгээр айлгадаггүй учраас ээж нь хүүгээ дагуулад цочид буудал саун зэрэг газруудаар явж хондог байсан. Нөхрөөсөө айснасаа болоод хүүгээ дагуулад 7 хоногтой ойролцоогоор 2-3 удаа гадуур хондог байсан. 2017 оны үед том 4 хүүхэдтэй 2-2-оор нь байр авч өгөөд тусад нь гаргасан. За сүүлийн 1 жил бол талигач хүү ээж аавтайгаа ингээд гэртээ гуруулаа хамт амьдарч байсан. Мөн хүүгийн ээж мэдүүлэхдээ дурдахдаа хүү ааваасаа маш их айдаг байсан. Баг байхаас нь эхлээд арх уух бүртээ зодсоор агаад их аимхай болгочихсон. Бүр хүүхнээц болтол нь гэмтэл учиртал зодохгүй ч гэсэн жаахан зодоход л 10 настай хүүхэд их сүрдэж айдаг байсан гэж хүүгийн ээж хэлсэн байна. За ингээд амиа алдсан хүүгийн аав ааг эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхийг харилцаатай хүнийг буюу төрсөн хүүгээ айлган сүрдүүлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гин буруутад тооцож 2 жилийн хорих ял оногдуулад нээлттэй хорих байгууллагад ял идлүүлэхээр шийдвэрлсэн. Гэхдээ тэрээр гин буруугийн тал дээр үл зөвшөөрч нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхэд цагаатгаж өгнө гэж гомдол гаргасан. Улсын прокурорын зүгээс давзаалдах шатны шүүх хуралдаанд хэлэхдээ 10 настай хүүхэд гэдэг нь төрсөн эцэг эхээсээ шууд хараад эцэг эхийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүүхдэд шууд нөлөөлөхүйц байдаг бөгөөд эцэг эхийнхээ хэлсэн үгэнд дүгнэлт хийх чадваргүй гэж үзэж байна гэж хэлсэн. Мөн нэмэлт баримт дурдсан гэвэл хүүг амиа орлохоос өмнө нь ааг архитан сохтуурсан, гэр бүлээ дарамталсан, агсам тавьсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн олон удаагийн бүртгэл дуудлагын мэдээллүүдийг дурдсан. За тэрч бүхэл 2017 онд энэ гэр бүлээ дарамталсан асуудлаар 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж байсан зэрэг баримтыг дэлгэсэн байгаа. Тухайн үед аавыг нь 30 хоног баривчлах үед амь хохирогч хүүгээс аюулын зэргийн үнэлгээ авахад ааваасаа айдаг, аавтайгаа амьдрах дургүй гэж хариулсан байдаг бөгөөд үүнээс үзэхэд
тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан нь бүр хангалттай тогтоогдож байна. Мөн дээр дурдсан хүүгийн ээж болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр А гэх хүн өөрийн 10 настай хүүгээ амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн байна гэж дүгнэж ял оноосон тухай прокурор дурдаад Ад оноосон ялыг нь хിവэр нь үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн. Давх шатны шүүхээс ялыг нь 2 жил буюу хിവэр нь үлдээсэн байна. 2023 оны 4-р сарын 28-ны өдрийн 17 цагт Сөүл Улаанбаатарын чиглэлийн ОМ 302 дугаартай нислэгээр бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсын иргэн 10 хүн албатан буцаагдсан байна. За Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүртгэлийн ажилтан тухайн ОМ 302 дугаартай нислэгээр ирсэн зорчигчдын нэрсийн чагсаалтыг аваад эхлээд асуудалгүй буюу одоо бусад зорчигчдын баримт бичгийг шалгаж нэвтрүүлж дууссаны дараа албатан буцаагдсан 10 хүнд Монгол улсад орох хуудас тарааж өгч бөглүүлээд тэднийг гүнзгийрүүлсэн шалгалтанд оруулж эхлэхэд хамгийн ихэнд Намхавтар нуруутай ахмаг насны нэг эрэгтэй хүн хурж ирээд өөрийн бөглсөн хуудасаа хилийн бүртгэлийн ажилтанд өгөөд нэрээ хэлсэн. Тэрээр өөрийгөө Дашаагийн Төвшин Баяр гэж хэлсэн. Ингээ бүртгэлийн ажилтан түүний гадаад паспортыг аваад улсын бүртгэлийн сангаас хайж үзэхэд тухайн гадаад паспортон дээрх Дашаагийн Төвшин Баяр гэх хүн регистрийн дугаар Монгол улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байсан. Тэгэл авшруулад таны регистрийн дугаар болон овог нэр чинь хинбэ дахиад хэлээд өгнө үү гэд баталгаажуулж асуухад яалтчгүй гадаад паспортон дээр бичигдсэн Дашаагийн Төвшин Баяр гэх нэрийг хэлээд регистрийн дугаарыг хэлсэн. Ингээ бүртгэлийн ажилтанд нэг л сэжиг бүхий санагдсан тул танд янз бүрийн асуудал байгаа бол эртхэн үннээ хэл. Та худлаа ярих тусам таны эрх зүйн байдал улам дороотно гэж сануулад тухайн хүнийг цагдаад хүлээлгэж өгсөн байна. За ингээд өөрийгөө Дашаагийн Төвшин Баяр гэх хүнээс мэдүүлэг авахад тэрээр дараах зүйлсийг ярьсан байна. 2023 оны 4-р сарын 21-ний өдөр Сөүл хотод барилгын ажлаа тараад хоол идэх гээд явж байх үедээ гудамжинд бүгд найрамдах Солонгос улсын гадаадын иргэн харьяатын газрын шалгалттай таарсан. Тухайн үед бичиг баримтгүй явж байсан учраас түүнийг Хвасон хотын гадаадын иргэн харьяатын газрын албатан буцаагдах иргэдийг орогнуулах байранд саатуулсан. Ингээд тэнд хувийн эд зүйл болон бичиг баримтаа хүлээж хит хонсон бөгөөд 4 сарын 28-нд түүнийг гавалж авч гараад онгоцны буудлаар орж Монгол улс руу нислэгт суулгаж өгсөн. Тэрээр өмнө нь 1999 онд бүгд найрамдах Солонгос улсад очсон. 2003 оны 10 дугаар сард өөрийн хүслээр бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс руу ирсэн. Монголд ирээд хэсэг байж агаад буцаж явж ажил хийхээр шийдээд өөрийнхөө гадаад паспортоор бүгд найрамдах Солонгос улс руу виз мэдүүлэхэд татгалцсан хариуг бол авсан. Тэгээд зар харж байсан чинь Солонгосын виз гаргаж өгнө гэсэн зар харагдахаар нь энэ зарын дагуу нэг хүнтэй холбогдоход зураг аваад ирээ гэж хэлсэн байна. Тэгээд л энэ хүн зарын дагуу холбогдсон тэр танихгүй хүнд өөрийнхөө зургийг өгсөн. Удалгүй нөгөө хүн эргэж холбогдоод бүгд найрамдах Солонгос улсын визтэй Дашаагийн Төвшин Баяр гэх нэртэй гадаад паспорт өгсөн. Харин паспортон дээрх зураг нь энэ хүний өөрийнх нь зураг байсан юм байна. Тиймээс энэ хүн Дашаагийн Төвшин Баяр гэх нэртэй хуурамч регистрийн дугаартай гадаад паспортыг ашиглаж 20 жилийн турш Солонгос улсад амьдарсан байна. Харин мөрдөн байцаалтын шатанд тухайн Дашаагийн Төвшин Баяр гэх паспорт нь жинхэнэ паспорт байсан бөгөөд Дашаагийн Төвшин Баяр гэх хүнийг олж мэдүүлэг авсан. Тэрээр 1974 онд төрсөн. 1997 оноос гэр бүлтэй болоод тэгээд Төв аймгийн Алтан булаг суманд 2000 он хүртэл 3 жил амьдарсан. За гэр бүлийн хүнтэйгээ гэрлэлтэд батлуулахар шийдсэн болохоор өөрийн аль бие усны бүртгэлтэй хаягаа Төв аймгийн Алтан булаг сум руу шилжүүлэх шаардлагатай байсан. Гэтэл түүний гэр бүлийн хүнийх нь одоо өргөмөл ихчин гэд нэг эмэгтэй хүн паспортон дээрх хаягийг чинь шилжүүлээд өгөө гэж хэлээд төрсний гэрчлэгийг нь авч явж исэн. Тухайн үед бичиг баримт хөөцөлдөх за улсын бүртгэлээр явах маш их цаг хугацаа шаарддаг байсан учраас хадам ихчээрээ аргалуулахаар болоод төрсний гэрчлэгээ өгөөд явуулчихсан юм байна. Ингээд Дашаагийн Төвшин Баяр өөрөө ч мэдлгүй өөрийн нэр дээрээ өөр хүний зурагтай гадаад паспорт аваад Солонгосын виз хуурамчаар даруулад тэгээд бүр паспортоор нь огт танихгүй ил овогтой А гэх хүн 20 жилийн турш Солонгос улсад амьдарчихсан байсныг олж мэдсэн. За ингээд өөрийгөө Дашаагийн Төвшин Баяр гэж нэрлсэн ил овогтой Ааг эрүүгийн хуулийн 19-р зүйлийн 14-р зүйл Монгол улсын хөлийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гин буруутаад
тооцсон. За энэ хуулийн заалт нь яадаг вэ гэхээр Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх бичиг баримтгүйгээр эсвэл хуурамч бичиг баримтаар нэг бол зохих зөвшөөрлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн бол 1,300,000 төгрөгөөс 10 сая төгрөгөөр торгох ял эсвэл 6 сараас 2 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах юм уу хорих ялаар шийтгэнэ гэж зааж өгсөн байдгийн байна. За ингээд энэ хуулийн дагуу ил овогтой Аг 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. За ингээд өнөөдрийн дугаараараа хоорондоо холбоогүй дөрвөн богино хэргийг та бүхэндээ бэлтэж хүргэлээ. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай сонсогчдоо.